За, ажлын хэсгээс нэгэн зүйл тодруулж байна. Ийм чухал үндсэн хуультай холбоотой асуудлаа бас ингээд хэдүүлээ бас үзээгүй ч юм уу, энэ ч одоо ингээд хоног манагийн зөрүүлсэн ингээд явж исэн гэж ойлгож болох уу? Тийм л юм шиг чинь. Тэгээд энэ нь нөгөө бид нар ч бас нэг асуудал яригадаад ерөнхий сайдыг нөгөө дэмжээгүйг дэмжинчлөө ингээд нэг бөө хэрүүл маргаантай хилцэгдсэн шүү дээ, тий? Хилцэгдээд нэг өнгөрсөн тэгээ үндсэн хуулийн одоо цэцгийн дүгнэлтээр энэ асуудал нь одоо маргаантай байна гэдээ ингээд явцсан шүү дээ. Энэтэй ямар нэгэн байдлаар уялдах юм байгаа юу? Одоо ямар нэгэн холбоос ингээд хилцсэн нь урд нь чи ингээд хуулийг нь заслгүйгээр ингээд явж исэн ба шүү дээ. Одоо нийцүүлэлгүйгээр үндсэн хуультай. Тэгэхээр энэ хоёрын хооронд уялдаа холбоо ямар нэгэн тийм засаж зохируулах энэс хамаарах юм байгаа юу гэдэг асуулт асууя. За, ажлын хэсгийн гишүүн Баярбатар асуултанд хариулъя. За, Туван гишүүний асуултанд хариулъя. Таны хэлж байгаа зүгээр яг л нэг хоногийн наан цаанд асуудал. Дэгийн тухай хуулинд 3 гэж тавих хэвээр 7 гэж тавьсан л өөрөө үндсэн хуулийн зөрчил гэж үзээд цэцгийн дүгнэлт гарсан. Тэгээ энэ дүгнэлтийн дагуу өнөөдрийн 7 гэсэн хоногийг 3 хоног гэж өөрчилж хуулийн төсөлд оруулахаар орсон. За, хоёр дахь асуудлын хувьд бол өнөөдрийн бидний хилцэж байгаа асуудалтай бол цэцгийн дүгнэлттэй холбоогүй. За, өмнө одоо байнгын орон дараа гахалж ирсэн их хурлын тухай хууль болон дэгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой ажлын хэсэг байгуулагдаад энэ төсөл дотор бол харин таны асуудлууд тэр хилцэх асуудал дотор бол яваан билээ. Дараа нь бол одоо байнгын оронд орж ирэх байхаа. Өнөөдрийн энэ дэгтэй холбоотой цэцтэй холбоотой шийдвэрт бол таны асуудал байхгүй гэдэг.